Хатабаатрын сэлбэн гэршиг орцууластай харцан юушийн зоригийн элчшиг халуунартай Баатар зоригт олзуайн өчшиг доднууртай Баруун Монгол төмний үлгийн болсон ховд хотод барилан саадсан зочид төлөөлөгч та бүхнийхээ энэ өдрийн амар Монгол айлтгал мэдчилье. Сайн байцгаана уу? Та бүхэн минь сайхан урьдчилж байна уу? Хот суурны усан гамж ариутгах тургын ашиглалт үйлчилгээг зохицуулах орооноос 2024 оныг нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадваржуулах жил болгон зарласантай холбогдуулан баруун бүсийн нийтийн аж ахуй үйлчилгээний салбаруудын байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын ажилтан ажилтнуудын ажил мэргэжлийн туршлага солилцох зөвлөгөөн сургалт ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлж баруун бүсийн ажил мэргэжлийн уралдаан сургалт зөвлөгөөн 2024 инхүү эхэлж байна. Хөтөлбөрийнхаа мөр recommendтэй зочдыг хүндэтгэорэй. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, шимус, орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын дарга Гамбат таныг хүндэтгэорье. Мөн Ховд аймгийн иргэдийн хурлын дарга Ноён Бүрүүгэн таныг хүндэтгэорье. Сам тээврийн яамны сайд улсын хурлын гишүүн Бямб цогтын ажлын албаны зөвлөгч Жаргал Сүрэн таныг хүндэтгэорье. Зохицуулах орооны тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын дарга Наран Туяа таныг хүндэтгэорье. Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын баруун бүсийн ажил мэргэжлийн уралдаан сургалт зөвлөгөөн 2024 үйл ажиллагааг албан ёсоор нээж та бүхэнд мэдчилгээ төсөөлж өгөх нөө хэмээн та бүхнийхээ өмнө аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, шимус, орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын дарга Гамбат таныг микрофоноо хүндэтгэорье. За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт төлөөлөгчдөө нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын баруун бүсийн ажил мэргэжлийн сургалт зөвлөгөөнд оролцож байгаа барилга тоглолтын яам, барилгын хөгжлийн төв, хот суурны ус хангамж, ариутгах татварга ашиглалтыг зохицуулах хорооны төлөөлөл, Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоо, аймаг орон нутгийн удирдлагууд, нийтийн аж ахуй үйлчилгээний салбар баруун бүсийн аймагуудын ажил мэргэжил нэгтнүүдэд төлөөлөн хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгч та бүхэндөө энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсынхаа нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн энэ салбартаа үнэтэй өв нэмэр оруулан ажиллаж ирсэн ахмад дунд залуу үеийн алтан хэлхээс улсын үе үеийн ахмадууд ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт ажилтан албаагч тулан бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг байгууллагууд баруун бүсийн аймагуудын нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн сургалт зөвлөгөөнд оролцогч та бүхэнд шимус орон нутгийн өмчт аж ахуйн тооцоо төлөвлөрийн газрын нэрийн өмнөөс болон өөсөө баяр хүргэж ажил мэргэжлийн сургалт зөвлөгөөний үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Шинжлэх ухаан технологи сүүлийн үеийн шин дэвшилтэд програм хангамж ололт амжилтуудыг нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт нэвтрүүлснээр энэ салбарын байгууллагуудад ажиллах хүний хөдөлмөрийг хөнгөвчилж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх маш өргөн боломж байгаа юм аа. Тийм ч учраас манай байгууллагын зүгээс энэ тал дээр онцгойлон анхаарч 2021-с 22 онд байгууллагынхаа үйл ажиллагаанд алсын удирдлага автоматжуулалтын програм хангамжийн системийг нэвтрүүлснээр төв серверээс буюу диспетчерийн албанаас аймгийн төвийн болон сумдын салбар объектуудын үйл ажиллагааг удирдах камерын хяналтын системээр бүрэн хянаж ажилтдаг болсноор ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн, цаг хугацааг хямдсан, санхүүгийн үр ашгийг дээшлүүлсэн бодит үр дүнтэй ажил болсон. Мөн түнчлэн бид Ховд хотын иргэдийн унтны усны
төв их усүр под станцын унтны усны их усүрүүдийг хууль журамд заасны дагуу эрүүл ахуйн болон хязгаарлалтын бүс тогтоон хашаажуулан хамгаалж бүрэн камержуулснаар төв серверээс удирдсан ажилтдаг болсон үндсэндээ хүний оролцоотой гар хөдлөмрийн хэрэгцээг халсан явдал болсон бөгөөд нөгөө талаараа ажлын байран дэх ажилчдын осол гэмтлийн эрсдлийг үгүй болгох хөдлөмрийн илүү зардлыг бууруулсан шин дэвшилтэд ажил болсон юм а. Дээр дурдсан байгууллагуудаа нэвтрүүлсэн автоматжуулалтын үр ашиг бүтээмж нь орчин цагийн аль ч байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явцын салшгүй хэсэг байх боломжтой. Тэр ч утгаараа бид өнөөдрийн энэхүү уулзалт зөвлөгөөнд оролцогчдод болон нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарынхаа хамтын ажиллагааны харилцан туршлага солилцох ажлын хүрээнд баруун бүсийнхээ мэрэгжил нэгт байгууллагуудтайгаа хамтран ажиллаж арга туршлагаасаа хуваалцахдаа баяртай байх болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн өрөөж өнөөдрийн баруун бүсийн нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн уралдаан уулзалт зөвлөгөөнийг нээснийг мэдгдэе. Баярлалаа. Ингээд одоо тавхныхаа өмнө тавханд Моринхуурын сайн аялгыг ашиглуулж өгнө юмэн. Ховд аймгийн Гүжин драмын театрын Моринхуурч Монгол улсын соёлын дэргэний ажилтан гал ударгыг хөндөгөөрье. Тавхандаа зориулж урлын гай сэтгүүлтэн Сүхбаатарын хөгжим үүлэн моримыг сайн аялгыг ашиглуулах нэ. Моринхуурч Монгол улсын сэлрүүлэгчдэн гал ударгах танд баярлалаа. Уран бүтээлийн амжилтыг хүсье. Одоо тавхандаа мэдлэгээ төсөөлж өгнө хэмээн микрофоно Ховд аймгийн иргэдийн урлын дарга ноён Бүрүүган таныг хөндөгөөрье. За. Манай Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны их танхим энэ Ховд аймгийн маань олон жилийн бодлого үйл ажиллагаа хэлэлцэгдэж олон ажил хэрэг санаачлаг гарч Ховд аймгийн бодлого тодорхойлогддог ийм танхим. Энэ танхимд маань хурамжуулсан
эрхэм та бүхнийхээ энэ өглөөний түмэн амгалан айлтган мэдчилье. Тэгээ хувьтай хүн хур ороонор гэж сайхан үг байгаа. Тэгээ өнөөдөр маань дэлхийд илэгнэж сайхан цас бороо холдож орж хангаа дэлхий хур ороогоо хайрлаж энэ баруун бүс нутагт сайхан өнтөө сайхан зун болох эхлэл тавигдж байна. Тэгэд энэ сайхан өдөр та бид хамтдаа уран жуулж тэмцээн уралдаанаа хийж, ур чадварынхаа уралдаанаа хийж манай Улаанбаатар хотоос манай зохицуулах хорооныхон маань хүрэлцэн ирж их сайхан өдөр эхэлж байна. За тэгээ ховд нутагт маань холын зочин ирсэн. Та бүхэндээ маш их талархаж байна. Тэгээ ховд нутгийнхаа талаар би товчхон та бүхэндээ жилээлгүй бас хэдэн зүйл хэлье гэж ингэж бодож байна. Манай Ховд аймаг 92 мянган хүн амтай, 17 сумтай, 13 ястан, 2 үндэстэн өхрийн бөөр шиг алга хэрний ихрийн сэтгэлээр сайхан ажиллаж амьдарч байна. Тэгээ Ховд нутгаа хөгжүүлэхийн төлөө бид бүхэн аймгийн иргэдийн хурлаараа нэлээд томоохон бодлогууд гаргаж ингэж ажиллаж байгаа. Тэгээ 4 жилийн өмнө аймгийн засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахдаа манай өнөөдөр энэ Ховдын Шим ус орон нутгийн өмчит компаниг удирдах байгаа манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Гамбат бидэд том зорилго тавьсан. Хүний хөгжлийг дэмжсэн, бие даасан эдийн засагтаа стандарт бүхий Ховд аймгийг зохицлон хөгжүүлнэ гэж бид бүхэн том зорилго тавьсан юм аа. Энэ зорилгынхаа хүрээнд бид бүхэн 4 жил яг хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн их тэргуун фронтод нөгөө тулаан шонхруудл ниснэ гэдэг шиг хамгийн тэргуун игнэнд явж байгаа хүмүүс бол ус ханган нийлүүлэх, ариутгах татварын энэ салбар, нийтийн аж ахуй үйлчилгээний салбарынхан таа бүхэн байгаамаа. Манай ажлынхан бол манай Шим усныхан бол үнэхээр хүчин зүтгэдэг. Та бүхэн хүүхдүүхээ надаас илүү мэднэ. 1931 онд та бүхний галгууламд бадарч Монгол оронд нийтийн аж ахуй үйлчилгээний салбар бий болж та бүхэн нийтийн 20 гаруй үйлчилгээг олон нийтэд хүргэж байгаа ийм салбарынхан. Өнөөдөр зах зээлийн жамаар энэ мэдээлэл технологийн хөгжлийн жамаар бас та бүхний салбар улам бүр тэлж байгаа. Хүний амьдралын өсөн нэмэгдэх хэрэгцээ байнга тэлж байгаа. Такси дуудах үйлчилгээнээс эхлээл та бүхний үйлчилгээ нийтийн аж ахуйн салбар үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Хүмүүс дуудлагаар айл зөөдөг болсон, дуудлагын үйлчилгээнүүд бий болсон. Ингээд яривал энэ нийтийн ахуй үйлчилгээний аж ахуйн салбар бол үнэхээр өсөн нэмж байгаа юм байгаамаа. Ховдчууд бид бүхэн маш том зорилго тавьж байгаа нэг зүйл нь бол манай Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, зам тээврийн сайд сандгийн бян буцагт гишүүний санаачилгаар мөн аймгийн иргэдийн хурал, засаг дарга, түүний хамгийн газар ховдчууд бид бүхэн нэгдсэн бодлогоо бий болгож шинэ Ховдыг зохицлон хөгжүүлнэ гэж ийм зорилго тавьж байгаа. Өчигдөр бид бүхний тавьж байгаа зорилгын зах зохиос та бүхэн маань бас харсан байх гэж ингэж бодож байна. Ховдоо ерөөсөө стандартаа бодлоготой хөгжүүлье. Улаанбаатар сайхан зүйл байдаг бол түүнийг нь дуурай, муу зүйл байдаг бол түүнийг нь бид бүхэн энэ давтах ёсгүй. Төгжрлээс ихсүүлээд, утаанаас ихсүүлээд. Тийм учраас бид бүхэн шинэ Ховдыг зохицлон хөгжүүлнэ. Ховд аймаг төгжрөхгүй. Ховд аймаг шинэ Ховдыг бий болгоно. Бид бүхэнд 245 га талбайг бий болгоод тэнд Ховд аймгийн маань дараагийн хот бий болно. Ховд аймаг үйлдвэрлэгч ийм Ховд байна. Тийм учраас үйлдвэрийн ареаныг бид бүхэн тусад нь бий болгосон. Тэнд малын гаралтай түүхийдийг боловсруулах, цэвэрлэх байгууламж баригдаж байна. Түүнийг түшиглээд тэнд 20 гаруй үйлдвэрүүд бий болно. Нийтдээ шинэ Ховдын хүрээнд 67 үйлдвэр бий болно гэж бид бүхэн ингэж тооцож байгаа. Хүн хашаандаа сайхан амьдрмаар байна. Өөрийн эрх дураар заавал орон сууц ихгүй сайхан амьдрмаар байна. Тэгвэл манай буянт голын ардалын бүстэй очиж амьдраарай. Тэнд гэр хорооллын бүсийг бий болгож байгаа. Экосимтийн үйлдвэрийг та бүхэн мэдж байгаа. Үндэсний хэмжээний, бүсийн хэмжээний томоохон ийм зүйлээ. Тэгээ Ховдоо ингэж бодлоготой хөгжүүлээ. Цаашдаа стандартаа орчин үеийн хөгжил дэвшилтэй ийм хотыг бий болгоё гэж бид бүхэн зорж байгаа. Энэ хөгжлийг бий болгох далжигуур, баруун гар түшиц бол та бүхэн. Гэхдээ бидэнд анхаарах зүйл байгаа. Ялангуяа төрд энэ эрх зүйн орчныг нь тодорхой болгомоор байна. Өнөөдөр орон сууц бариалдаг та бүхнээс зөвшөөрч бараг авахгүй байгаа. Хүлээж аваалаа. Ялангуяа энэ манай Шим уснаас л айгүй зөвшөөрөл авдаггүй байх. Тэгэхээр бид бүхний ажлын уялдаа холбоо бас хангахдаггүй байна. Тийм учраас төрд бас анхаарах зүйл байгаа юм байна гэж бид бүхэн тооцож байгаа.
хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг бас баггүй хийгдэж байгаа. Манай шим усны хамт олонны санаачилгаар олон зүйлүүд бол хийгдэж байна. Ялангуяа бид бүхэн ялангуяа ард иргэдийг орон сууцыг усны цэвэр усны ухаалаг тоолууртай болох ажлууд үе шаттай хийгдээд нэлээд эрчимтэй явагдаж байгаа. Шугам шүлжээний шинчиллийн асуудал нэлээд хийгдэж байна. Үе шаттай хийгдэж явж байгаа. Зөвхөн бид бүхэн жаргалан сум гэж тооцохгүйгээр бусд хөдөөгийн сумдаа бас цэвэр усны шугамтай болгох, цэвэр усны шугамтай болгож байгаа санаачлал гаргаж байгаа сумдыг дэмжих ийм ажлууд хийгдэж байна. Иргэдэд энэ үйлчилгээг улам ухаалаг болгоё гэдэг ийм зорилттой явж байгаа. Жишээлбэл энэ жил бид өхөн 4 ухаалаг удгийг нэмнэ. Тэгээ бүх удаа ухаалаг болгоно. За гэх мэтийн олон зүйлүүд бол хийж байна. Цэвэрлэх байгууламжаа бид өхөн 2 дахь цэвэрлэх байгууламжийн их усүрийг тавихаар манай Ганбат захирал санаачлал гаргаад зураг тэзүүн хийгдээд ингээд явж байна. Ундны усныхаа их усүрийг бид өхөн шинчлэх ёстой. Хамгаалтын зооныг бол татцсан. Дахиад 2 дахь ундны цэвэр усны их усүрийг бий болохоор зураг тэзүүгээ бид өхөн хийгээд явж байна. За гэх мэтийн аймаг орон нутгийн хамтын ажиллагаатай холбоотой маш олон зүйлүүд бас энэ салбарт ингээд хийгдээд ингээд явж байгаа. Энийг та бүхэн маань бас ойлгож, харилцан туршлага солилцож, бие биенийхээ чаддаг зүйлийг авч, чаддгүй зүйлээ ямар байх ёстой бол гэж гаргалгаагийн гаргаж, ингэж нэгдэж бүсийн чин нартай арга хэмжээ хийж байгаад маш их талархж байна. Мэдээж бид өхөн бүсчилсэн хөгжлийн асуудлыг маш ярьдаг болсон. Монгол улсын засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлаж бид өхөн бүсийн хэмжээндээ асуудлаа ярьдаг ийм болсон байгаа. Удахгүй болох их хурлын сонгуул хүртэл бүсчилж явагдана. Саяхан Монгол улсын засгийн газраас өссөн хөгжлийн үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ баруун бүс нутаг юугаараа илүү түлхүү хөгжих юм бэ? Юугаараа давуу тал байх юм? Бусад бүсүүдээс юу онцлогтой гэдгийг тодорхой гаргасан. Бид бүхэн бол ялангуяа энэ малын гаралтай түүхийдийг боловсруулах, хөнгөн үйлдвэрийг бий болгох ийм салбар бүс юм байна. Аялал жуулчлалыг хөгжүүлж чадах ийм бүс юм байна. Сэргээгдэх эрчим хүчний бүс байж чадах юм байна. Энэ босоо хэвтээ тэнглэгийн замын огтлцыг ашиглаад тээвэр логистикийн салбарыг энэ бүс чинь хөгжүүлж чадах юм байна шүү дээ гэж. Гэх мэтийн ийм тэргүүлэх салбаруудаа бид бүхэн тодорхойлж байгаа. Энд мэдээж та бүхний үдэн зүтгэл. Нэг байшин баригдана цэвэр устай. Нэг орон сууц баригдана тэнд үйлчилгээ очино. Тэгэхээр энэ орчин үеийн мэдээлэл технологийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хамгийн их мэдрэх, хамгийн их үйлчилгээнд хүрэх, хамгийн их үн цэнтэй болох хүмүүс бол та бүхэн. Тийм учраас та бүхний хамтын ажиллагаа, та бүхний өнөөдрийн бүсийн зөвлөгөөн маш их ач холбогдолтой цаг үе болсон ийм сайхан ажил болж байна гэж олзуурхаж өнөөгөө ажилтаа байсан эрт босож энд ирж та бүхэнтэй нүүр тулж уулзж байгаа да. Маш их баяртай байна. Тэгээд эмцээ уралдаан бүх зүйлд нь амжилт хүсье. Сайн сайхныг хүсье та бүхэнд. Өргөн дарагд баярлалаа. Танд ажлын амжилтыг хүсье. Өнөөдрийн нийтийн аж ахуйн үйлчлэгээний салбарын баруун бүсийн ажил үргэлжлэлийн уралдаан сурвалж зөвлөгөөн 2024 зөвлөгөөнд маань Улаанбаатар хотоос хүрэлцэн гэж оролцож байгаа иргэн хүндтэй бас очтоос танилцуулгын зүйтэй байгаа. Зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын дарга Наран Туяа. За газрын мэрэгжилтийн Алтан Багна, зам мэрэгжилтийн Буян шиг нар өнөөдрийн түүний зөвлөгөөн 2024-д оролцож байна. Та бүхэндээ мэдлэгээ төсөөлж өгөх гэмээр зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын дарга Наран Туяа таныг микрофоно хүндэтгэж өрье. За, сайн байцгаана уу? Энд хүрэн хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр бид энд хүн амын ундны усыг 24 цагаар тасралтгүй хангах хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулад байгальд ээлтэйгээр цэвэрлэх энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаа энэ Монгол улсын баруун бүсийн нийтийн аж ахуйн байгууллагын хүрээнд үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа сайн туршилгаа, хоорондоо солилцох, за ингээд салбарын бодлогын хэрэгжилтийг хангахад тулгамдж байгаа асуудлаар санал солилцох, мөн түүнчлэн ажил мэргэжлэрээ өөр хоорондоо ингээ уралдах ийм зорилгоор бид нар энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байгаа.
За юуны өмнө энэхүү арга хэмжээг хариуцсан зохион байгуулж байгаа Гамбат даргатай Шим ус компани хамт олонд талархал илэрхийлье. Түүнчлэн дэмжин хамтран ажиллаж байгаа орон нутгийн удирдлагад нь бас талархал илэрхийлье. Мөн энэ үйл ажиллагаанд одоо ач холбогдол өгөөд зорин ирсэн Завхан аймаг, Увс аймаг, Говь Алтай аймаг, Баян-Улгийн аймгийн нийтийн аж ахуйн байгууллагын хамт олон та бүхэнд бас талархал илэрхийлье. За нийтийн аж ахуйн салбарт маань энэ алсын хараа 2050 гээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, за шин сэргэлтийн бодлого, за мөн засгийн газрын 2020-24 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг одоо энэ бодлогын баримт бичгийн удирдлага болгоод бид нар ажиллаж байгаа. За энэ хүрээндээ ялангуяа алсын хараа 2050 энэ хөдөө суурин газрын тийм ээ хүн амыг амжиргааг сайжруулъя. Тэднийг инженерийн иж бүрэн дэд бүтцтэй орон сууцаар хангах энэ тодорхой ажлуудыг зохион байгуулахаар бол тусгасан байдаг. За энийг хэрэгжүүлэхийн тулд бас засгийн газраас нь 2019 онд 474 дугаар тогтоол, за 2021 онд 191 дугаар тогтоолыг гаргаад ингээд сумдуудад шинээр инженерийн дэд бүтцийг бий болгох ажил сүүлийн жилүүдэд бол эрчимтэй явагдаж байна. За энэтэй уялдуулаад та нарт маань тийм ээ манай аймгийн нийтийн аж ахуйн байгууллагуудад бол энэ шинээр инженерийн дэд бүтцтэй болж байгаа сумдынхаа ус дулаан хангамжийн үйлчилгээг хариуцах, за мэрэгжлийн нэгдсэн нэг удирдлага зохион байгуулалтаар хангах хэрэгцээ шаардлага биднэрт тулгамдж байгаа. За энэ мэтчлийн энэхүү ажил мэрэгжлийн уралдаан, сургалт зөвлөгөөнөөр бидний хэлэлцэж хоорондоо ярилцах асуудал нэлээдгүй байгаа. За ингээд та бүхэндээ энэхүү ажил мэрэгжил, сургалт зөвлөгөөний ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За ингээд бид өхний өмнө өнөөдрийн зөвлөгөөнд оролцож байгаа хүнтэй хүмүүстээ шагналын хорвох мөч хүрэлцэн иржээ. Тэгээд шагналыг унш танилцуулъя. За манай хүмүүдэрлөө дарга нар маань шагналыг гардуулж баяр хүргэнэ. Санхүү анхны тэргүүнээр Говьалтай аймгийн Ундраг-Алтай Уцад компани ерөнхий нэмээ Должин жив таныг санхүү анхны тэргүүнээр шагнажээ. Таныг өнөдгөөрэй. Ундраг-Алтай Уцад компани ерөнхий нэмээ Должин жив танд ажлын амжилтыг хүсэж баяр хүргэе. Санхүү албаны тэргүүний ажилтан зулдамдгээр шагнаж байгаа байна. Барилга байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн баярын бичгээр Баян-Улгийн аймаг Сауд Уцад компани лабораторийн эрхлэгч Ирвол таныг шагнасан байна. Таныг өнөдгөөрэй. За Ирвол таныг өнөдгөөрэй. Сауд компани лабораторийн эрхлэгч Ирвол танд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Мөн барилга байгуулалтын яамны барилгын хөгжлийн баярын бичгээр Захуй аймаг Амос Уцад компани усовгийн инженер Чойдог Жамс таныг шагнажээ. Таныг өнөдгөөрье. Чойдог Жамс. Барилга байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн баярын бичгээр Увс аймаг
Чандамын Овс Бүтэд компани усан гамжийн инженер Бэ Мөнгө Заяа таныг шагнажээ. Мөнгө Заяа таныг хүндэтгээрье. Бэ Мөнгө Заяа. Осамэгдэгч Чандамын Овс Бүтэд компани усан гамжийн инженер Мөнгө Заяа танд баяр хүргэж ажлын амжилтыг хүсье. Мөн барилгад байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн баярын бичгээр Говьтай аймаг Ундргалтай орон нутгийн өмчт газрын ашиглалтын инженер Д. Байгалмаа таныг хинжээ. Байгалмаа таныг өдөтгөөрье. Говьтай аймаг Ундргалтай орон нутгийн өмчт газрын ашиглалтын инженер Байгалмаа танд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Барилгад байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвийн баярын бичгээр Ховд аймаг Шимус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын автоматикийн инженер Бахит таныг шагнажээ. Бахит таныг өдөтгөөрье. За Бахит мараа ажил ээр сууж байгаа байна. За удирдлага төлөвлөлт нэг шагнад энэ гартаа авчи. За нийт баярын бичгийг эцсийн газрын шагналаар шагнагдсан эрхмүүдтэй баяр хүргэж ажлын амжилт хүсье. Сайхан галгадашъя.